Наранбаяр сайдаас нэг ийм зүйл асуумаар байна. Одоо энэ ингээд бусад орнуудын хуулийг дурдаад ярьж байна л да. Тэгээ энд нөгөө хамгийн сайн жишг болсон best practices буюу энэ хуулиудыг бид нар авч үзэх нь зөвөө л гэж ах шиг байна. Тэгэхээр сая бол ингээд бүгдээрээ ярихдаа их эргээр энэ хууль яаж айгүй зөв үйлчилсэн тухай ярьж штэ. Тэгсэн энэ хуулийг дагаад энэ best practice-уудыг чинь хэрэглээний явцад гарсан сөрөг үр дагаврын тим тэмдэглэл ажиглалт байна уу? Өөрөөр хэлбэл энийг далимдуулаад үг хэлэх хэрэгчлөө би бол хүүхдийн асуудлыг бол 100% дэмжиж штэ. Тэгсэн хүүхдийн асуудлаар далимдуулаад бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд буюу интернетээр зүгээр бас үйл ажиллагаа явуулж байгаа одоо байгууллагууд аж ахуйн нэгжийн эрхчлөөрөө халтчих. Тим цонх үе таалга нэгдсэн тим сөрөг жишээ байна уу? Энийг яг нэг тодорхой хариулмаар байна. Яг л энэ хуулиуд харьцангуй шинэ байгаа болохоор бас гүйцэд энэ прецедентууд гараагүй ч байж болно. Гэхдээ надаа юу байна энэ талаар тэр сөрөг талын судалгаа хийж үзвөө. За хоёр дахь юм нь бол энэ ингээд цахим орчинд Наранбаяр сайд сая ярьж байхдаа нэг юм яриад байна шүү. Энэ хууль ингээд гарах гэж байгаа дэмжиж өгөөрэй нэргээ манай байнгын орооны гишүүд рүү та шууд уриалах маягтай ярьж байна. Хууль санаачлах эрх засгийн газарт таны хувьд гишүүний хувьд ч юм бол байж байгаа. Гэхдээ өнөөдөр яг хууль гаргах тухай бид яриаггүй. Зөвхөн энэ асуудал ямар хэмжээнд хүрсэн байна бид нар тоо баримттай гишүүдийг танилцуулах үүднээс энэ хуралд оруулж ирж ярьж байгаа болохоор шууд нэг хууль хилцэх гээд байгаа юм шиг ийм байдлаар бол бас яриул буруу ойлгохтой шүү. Асуудалтайгаа эхлээд танилцчихээ дараа нь хуулийн асуудал яригдана. Тэгэхээр би энэтэй холбогдуулаад сая ариун заяа гишүүнч яг асууж байгаа. Ерөөсөө энэ ялгарлан гадуурхах энэ буллидл буюу үеийнхний энэ дээрлэхэлт чинь бол өөрөө хуулиар хориотой байгаа шүү дээ өнөөдөр. Тэгээд тэрэн дотроо бүр цахим дээрлэхэлтийг өөрөө хорьцсон заалт энэ хүүхд хамгааллын хуулинд тодорхой орцсон байгаад байгаа байхгүй. Өнөөдөр энэ хууль чинь байгаад байхад яагаад нэмж хууль оруулах тухай энэ яриа санал сэтэл гараад байна вэ? Тэгэхээр одоо байгаа хууль чинь хэрв ажиллахгүй байгаа юм бол шинэ хууль гаргаад одоо байгаагаас юугээрээ сайжрах вэ? Ер нь бол хуулийн дагуу энэ үеийнгийн дээрлэхэлч өөрөө угаасаа л хориотой байж байгаа шүү дээ. Хүний эрхийн ноцтой зөрчил. Тэгэхээр энэ дээр бас надад нэг хариулт өгөөч. Одоо байгаа хууль нь юу нь болохгүй болж байгаа учраас одоо энэ цахим дээрлэхэлтийн тухай асуудлыг оруулж ирэх гээд байна. Тэгээ энэ чинь бүр цахим дээрлэхэлт гэдгээр бүр хуулинд тодорхой заагдаад орцсон байгаа да. Ийм хоёр асуултанд хариулт өгөөч. За Наранбаяр сайд эхлээд хариулъя. Дараа нь би цагдаагийн байгууллагаас 2 дугаар микрофонд одоогийн хууль чинь яг юу нь болохгүй байгаа юм бэ? Тэнд хариулж өгөөч. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол яг үр дүн нь энэ байна гээл тэрлүүгээ бас бүх зүйлийг нийлүүлэх гээд ингэ яваад байгаа ийм хэрэг огт биш. Таны яг хэлсэнчлэн бид бас энэ сөрөг үр дагаврын чарж явах хэвээр үг хэлэх хэрэгчлөөрөө халдах ямар нэгэн юм гарахыг бол хизээч зөвшөөрч болохгүй. Тийм нэг үүд симхийл гаргачих юм бол майхны үүдээр хөөхөн туулааны хамар ороод ирлээ гэсэн чинь араас нь тэмээ ороод ирээд гэдэг шиг юм болгож юусоо болохгүй. Энийн дээр бол би яг тантай 100% санал нэг байна. Юуны хувьд энэ Австрали бидний судалсан хүрээнд бол энэ Австралийн хууль яг 2025 оны 12 дугаар сараас эхэлж хэрэгжихээр байгаад байгаа. Энэ хоорондоо хуулийнхаа бэлтгэлийг бүрэн хангана гэдэг. За тэгээ энэ бол өөрөө бас их тийм бидний шинэлэг ийм хууль байгаад байгаа. Цаашдаа бас бид энэ хуулийг бас өнөөдөр бол зөвхөн танилцуулж бид нэр хууль гэхээс илүүтэй асуудал юм байна шүү гэдэг ийм хүрээнд л өнөөдөр ярьж байгаа. Тэгээд ер нь би түрүүнд яриад байгаа яг ингээд ердийн
гормороо хилцэн яаралтай журам урмаар ерөөсөө биш. Энэ чинь нийгэмдэр энэ чинь хилцэл хийгдэж байж, санаа оноогоо тусгаж байж, зөв буруугаа ялгаж байж явахгүй бол янз янзын засгаас барьж байгаа тэргээл яаралтай журмаар орох юм бол эн чинь бас өөрөө туган аюултай үзэгдэл учраас энийг бол бид тэгж огт бодохгүй байгаа. Өнөөдөр зүгээр мэдээлэл солилцох журмаар байгаа. Тэгээд энэ үүднээсээ бас ингээд идэвхтэй оролцож байгаа бас эрхэм гишүүдтэй би талархал илэрхийлье. За тэгээд тэр угаасаа одоо цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль гэж анх яаж байгаа. Сүүлдээ хүүхдийн хамгааллын тухай хууль гэдэг ингээд гарсан 25 дугаар зүйлэрийн заалтууд үнэхээр юм байгаа. Гэхдээ яг энийг ингээ яг хэрэгжүүлэх амьдрал дээр бодтой хэрэгжүүлэхээр их нэлээд тийм бүрхэгдүү заалтууд. Ер нь ингэж болохгүй тэгж болохгүй гэсэн заалтаа болохоос биш ер нь энэ болгоныг яг ингээ шууд тэр провайдер уу хийж байгаа компанитай ярилцаад ер нь 16 нас хүртэл энэ хүүхдэд тохиромжгүй ийм SNS буюу нийгмийн сүлжээнт орчинд нь энэ одоо зохицуулах хэрэгтэй байна гэсэн ийм байдлаар зохицуулаагүй байгаа. Тэгээ энийг яг тусад нь хууль гаргаснараа бол яг тэр Австралийн гаргасан жишээ шиг өөрөөр хэлэх юм бол тэр тухайн тэр провайдер тэр энэ үйлчлэгийг үзүүлж байгаа томоохон компаниуд ер нь Монгол улсад тааруулж өөрсдийнхөө үйлчилгээг өөрчлөх одоо 13 наснаас эхэлж яадаг байсан бол 16 болгох тэрнээс гадна ер нь бол хүүхдийг хамгаалах гэдэг үүднээсээ яг энэ ID буюу тэр яг энэ чинь бол трол биш хуурамч хаяг биш байна гэдгийг бас магадлах эднэргээд ийм ажлууд бас нэлээд явагдаж эхлэх болов уу гэж харж байгаа юм. Гэхдээ бид ингээл хилцүүлэг явж байна. Маш олон төрлийн одоо хүмүүсийн дуу хоолойнууд орж ирнэ. Тэгээ ярилцаж явсаар хагаад тэгээ Монгол хүний мэрэгэн ухаан. За 2 дугаар микрофон. За Мөрдөн Бац холбооны хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмтрийг мөрдөн шалхалцсан дарга Хурандаа Мөнгөт байна. За сүүлийн 5 жилийн байдлаар 2158 хэрэгэн амиа оруулсан. За үүнээс 201 хүүхэд за амиа оруулсан. За захим дээрлэлтийн үе тэнгийн дээрлэлтийн улмаас бол сүүлийн 5 жилийн байдлаар амиа оруулсан хүүхдийн тохиолдол бүртгэгдээгүй. За амиа оруулах гэдэг маань эрүүгийн хуулийн цоо ингээ 14 дүр зүйл заасан хэсэг байж байгаа. За амиа оруулахад одоо жишээ нь ярих юм бол үе тэнгийн дээрлэлтийн улмаас дээрлэхэд одоо тэр нь тогтоогдсон тохиолдол байна. 14 гэсэн зүйл хэсгээр бол одоо зүүшлэгдэж шалгалтаар байж байгаа. Өнөөдрийн байдлаар бол яг энэ үе тэнгийн дээрлэлтээс болж амиа оруулсан гэдэг бодит нөхцөл байдал бол тогтоогдоогүй. За тэгэхээр та нар маань бас энэ дээр юу тэгэхээр бодох хэрэгтэй болчихж шүү дээ. Одоо энэ ингээ орж ирээд ярихлаараа амиа хорлолт гэж яриад байдаг нөгөө олон нийт болохоор цахимаас болчиход байгаа юм байна гэд ялангуяа хүүхдийн тухайд бол ярихлаар энэ чинь энэтэй шууд шалтгаан толгой бол байхгүй байгаа юм байна шүү дээ. Өнөөдөр бүртгэгдсэн юу бол байхгүй байна гэсэн үг. Тэгээ эн чинь олон нийт нөгөө харж байгаа болохоор ийм шууд холбоогүй шалтгааныг ярьж иймэрхүү юм цаашаа үргэлжлүүлж бид нар ярих юм бол энийгээр халахвчилж нөгөө үг хэлэх хэрэгчлөөр үчи алдах гэдэг нэг үе юу гэдэг л хүмүүсийн болгоомжлол явна штэ. Тэм учраас яг асуудлаа яриул яг холбоотой юугээр нь тэгэхгүй айхтар том ноцтой тоонууд яриад хүмүүсийг айлгаад байдаг. Яг шалтгаан толгойг нь асуухлаар өнөөдөр тогтоогдсон юм байхгүй байгаа штэ. За ингээд гişүүд асуулт асууж дууслаа. Одоо